За гишүүдийнхээ өглөөний мэндийг ирье. За манай Даваа сүрэн гишүүн маань сүүлийн үед зөндөөл доромжллоо, зөндөөл гүтгэлээ, зөндөөл твчлээ. Даваа сүрэн гишүүн уг нь олон удаа парламентд суусан манай туршлагатаа бас сайн үлгэр үзүүлэх ёстой ийм гишүүдийн нэг гэж ийм боддог. За харамсалтай энэ парламентыг яаж өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болдгийг харин яруу тодор сүүлийн үед нэлээд бүр туршлага нь цөмөрцөн харуулж байгаа. Саяхан ярьсан зүйлүүд дээр би тайлбар хэлсэн. За мөн сая тэр төсөвтэй холбоотой тэр засгийн газрын бондтой холбоотой асуудлуудыг хилцээд явахад нь би тодруулаад хэлнэ. Өнөөдөр над цаг бага учраас би өөр зүйл хэлэх гэсэн. Даваа сүрэн гишүүн маань өөрөө одоо шодрог үнний туйлд одоо ийм дүрд гүгээд байдаг. За цаана бодит үйлдэл нь ямар байгааг мэдж байгаа хүний хувьд бодоход үнэхээр харамсмар зүйл болж байгаа шүү. Үнэхээр харамсмар зүйл болж байгаа. Сүүлийн үед юу болж байгаа зэрэг би ганц нэг зүйлийг нь одоо хэлхээс өөр аргагүй болж байна. Уг нь энд нэг яриад байх зүйл биш. Харамсалтай юм болж байгаа. За гишүүн маань Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргаар ажиллаж байсан 12-оос 20 онд ажиллаж байсан улс төр судлаач Цэрэн Бадмын ганс сүх гэж залууг за одоо энэ ганс сүх гэж залууд ямар хүнийх нь буруу байх вэ? Дархны арьс ирний цогцлбор бүтээн байгуулалт төрийн өмчийн үйлдвэрийн газрын захирлаар томилуулсан. За одоо тэнд юу болж байгаа вэ? Монгол улс жилдээ нэг 650 мянган үхрийн ширэл боловсруулдаг. За энийг бүтэн боловсруулах үйлдвэрийн одоо хөрөнгө оруулалт тоног төхөөрөмж шүү. Зөвхөн тоног төхөөрөмж нь нэг 13-аас 14 сая долларын ийм үнийн судалгаа мэргэжлийн холбоотод байдаг. Монгол улсад богийн одоо нэг сая ширхэг арьс боловсруулахад 3-аас 4 сая долларын тоног төхөөрөмж шаардлагатай. За ингээд нөгөө 10 сая арьс ширэл боловсруулах гэсэн үйлдвэр маань одоо 4.4 сая арьс боловсруулдаг тоон буураад хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна. За хуучин хэзүүгээр нь тоног төхөөрөмжинд зөвхөн тоног төхөөрөмж шүү 30 сая доллар. За барилга байгууламж дэд үтс нийлээд нэг 60 сая доллар болох ийм хэзүү байсан. За одоо юу болсон бэ гэвэл 159 сая евро болсон. 160 сая евро. За гишүүн маань өөрөө эрчим хүчний мэргэжилттэй хүн одоо гинт арьс ирний хүн болоод гадаад очиод үйлдвэр дотор ороод селфидэд гүгээд ирсэн. За одоо энэ 160 сая евроноос 103 сая евро дээр нь засгийн газрын баталгаа гаргая гэд хүсэлтээ ирүүлсэн байна. За тун удахгүй бид энэ ямар ч боломжгүй. Ийм хуультай юм аа. Ийм хуулийн хүрээнд эн чинь эрсдэлтэй байна. Бодит байдал дээр хэзүүн хэд зөрүүтэй байна. Ийм хариуг өгнө. Таны яриад байдаг нөгөө үнэлэмжээр бодит үнийн шудраг байдал чи энэ үү? За та сонсчих. Энэ бүгдийг та хийж байгаа. За ийм байна. Зүгээр би нэг хэсгийг хэлж байгаа шүү. Та 50 сонсож